Тэтгэвртэй гарсан нэгэн эмэгтэй найзынхаа хүсэлтээр сүмд явж эхэлсэн байна. Төд удалгүй зан ааш нь эвдэрч эсэргүүцсэн хүн болгоныг сатан гэж дуудан хэний ч үгийг сонсгоо болжээ. Гэр бүлийнхэн нь түүний энэ байдлыг анзаарч сүмээс нь гарах гэж оролдсон боловч хэрүүлээс хитрэхгүй ам нээх болгондоо мөнхийн амьдрал сонгогдсон нэгний талаар ярьж бүхий л цаг хугацаагаа бурхандаа зориулж эхэлсэн байна. Гэтэл нэг өдөр энийгээд гарсан ээж нь эргэж ирэхгүйгээр үрд явчихжээ. Махан бие нь энэ өдөр үрсээсээ үрд явсан ч сүнсэн бие нь сүмд явж эхэлсэн өдрөөс нь эхлэн хүүхдүүдийнх нь хувьд үгүй болсон байв. Монгол сууд сүмийн тэр харж байгаа хүмүүс сонслоо юу? Малнуудаа. Мөнх амьдарч байгаа хүн чи хаана вэ? Цөөхөн хүн амтай Монгол улсын хувьд нэг хүний амнаас ч гэсэн үн цэнтэй баймаар. Намайг бие бүтсэн байхад орж ирсэн манай гэрт яасан юм гэдэг. Өө ээж охиныхоо толгой бүдээд байна. Өмнө байсан миний ээжлэл яасан юм хайлаа ямар юм уу яах вэ хүүхэд хүнсэн. Яасан. Надаа намайг харахад толгойч өгдөөд байна уу? Тэ аргагүй чип дээр сүрс сүрчилдөө чиний би ч өгдөөд байгаа. Гэхдээ сонсон юм яриад хэлж байгаа байхгүй. Миний ингэ итгэлээд авах уу? Би одоо энэ хүн сүмээс гарах юм бол энэ хүний өөрийн биеэр заавал олж ирнэ. Бид баталгаатайгаар ингэ байна. Тэгэл ер нь сүүлийн 1 жилийн хугацаанд бол бид нэр ээжтэй байгаа тий ээж охин ээж хүүгийн хуваар ерөөсөй байгаагүй асуух хэрэг байхгүй. Асуух нь бол буруутгадаг шууд шийдэгдэг байхгүй. Чи бол сатан болцсон юм чи чөтгөр болцсон юм байна. Чи асуух бодох шаардлага байхгүй. Зүгээр л итэг гэдэг байна. Зүгээр л итэг. Манай улсад шин чонжи буюу шин тэнгэр газар шашны урсгал орж ирээд хэдийнэ 19 жил болсон байна. 2017 онд хийгдсэн нэгэн нэвтрүүлэгт тус шашны итгэгчдийн тоог 12,000 гэж байсан бол өнөөдрийг хүртэл 20,000 болсон гэх албан бус мэдээлэл байна. Нэгдүгээр би ойлгодог учраас чимээгүй байгаа. Танаас ойлгохгүй учраас энэ хоёр хүүхдийн хол байж гоёж байгаа та нар. Одоо энэ газар нэг муухай юм байгаа. Дэлгэрүүлэх хүлээгээд байгаа. Үгүй ойлголцсон. Зүгээр л Хьюстон сүмдтэй ганцхан сүмд хөдөлж шүү. Тэр шиг тэнгэр газар. Одоо солонгос байна. Гэлтэлж байгаа юм шиг. Шинчонжи буюу шин тэнгэр газар нэртэй шашны урсгалын үүсгэн байгуулагч Ийн Манхийн өдгөө 94 настай Солонгос улсын иргэн юм. Тэр өөрийгөө Библийн зөвнөлийг биелүүлэгч амлсан пастор хэмээн өргөмжилдэг бөгөөд Библийг өөрийнхөөрөө тайлбарласан хаалттай сургалтаараа олон улсад маргаан шүүмжлэл дагуулж ирсэн. 2020 онд ковидын халдварыг нуусан гэх хэрэгт шалгагдаж байсан ч өнөөдрийг хүртэл энэ байгууллагын бэлэг тэмдэг гол удирдагч хэвээр байгаа юм. Шашин гэдэг сайн сайхан зүйлд хүргэх учиртай. Гэтэл шин тэнгэр газар урсгалын Монгол сувд сум итгэгчтэй ар гэрээс нь хол дууж ажил төрлийг нь хэлэхгүй алхам тутамд нь хянаж гаж урсгал гэж нэрлэгдэх зүйлсээ өөрсдөө хийгээд байгаа юм. Яг одоо ийм ах уу гэдэг одоо шин тэнгэр газар урсгалын хүн байгаа шүү дээ. Тэр хүн нь болохоор Библийг яг эсрэгээр нь гуйлан заадаг гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр нь үн юм болов уу? Үгүй тэр сургаалыг бид нар үзэхэд бол яг л Библийн дагуу заадаг. Тэгээд манайх шин тэнгэр газрынх биш учраас шин тэнгэр газрынх гэсэн зүйлийг үл ярих хэрэгтэй. Тэгвэл шин тэнгэр газрыг ер нь хаанаас ирж үзсэн бол? Бид нар сургаалыг авч тэрийг нэгтлэж үзэж сургаалдаа оруулахаас биш. Тэрнээс шин тэнгэр газрын юг дагдаг байхгүй. Тэдний зааж байгаа тэр илчлэл номыг зааж байгаа одоо нэг муу цээжлүүлээд ингээд тайлбарлаад зааж байгаа тэр арга барил нь Солонгост байгаа нэг хүнийг онцгойлон дахин шүтүүлэх арга барил байна. Тэгэхээр чи Библи өөрөө хүнийг дахин шүтүүлэх тийм юм ерөөс хийдэггүй. Тийм ч учраас бид нар энийг гажууд тий гажуудсан буруу сургаал буруу тайлбарлаад байна гэж үздэг байна. Яг HWPL гэсэн логотой бичгтээ ямар нэгэн уулзалт цугларалтанд явах гэж байгаа бол энэний цаана шин тэнгэр газар гэх гаж урсгал байгаа юм байна гэдгийг заавал мэдэх хэрэгтэй. Анхны шийдвэр бол 1 жилийн хугацаатай зөвшөөрөл болгосон. Тухайн 1 жилийн хугацааныхын зөвшөөрлийг 17 онд нь сэргээгээд тухайн ондоо зөвшөөрлийн хугацаанд дуусгасан. Түүнээс хойш тухайн байгууллага дээр зөвшөөрлийг сунгасан, эсвэл зөвшөөрлийг дахин олгосон юм бол эрх зүйн үндэслэл багт бол манай байгууллагад байхгүй. 16 онд танах нэг эрдэнэ төлөвлөгчтэй хурлаас нэг жилийн зөвшөөрөл өгсөн байлээ шүү дээ. Тэгээд танах тэр чинь нэг бол ийм хязгааргүй зөвшөөрөл байхгүй юу? Яг одоо сунгалтын бол одоо энэ жил хийнгээд шалгалтаар орсон байна. Хязгааргүй
гэж байхгүй. Энэс өвдөө урлаас тогтоосон журамдаа бол нэг шашны байгууллагууд олгох зөвшөөрлөг нэг жилийн хугацаатай болгоно гэж заасан. Тэгээд нэг жилийн хугацаанд болгоно. Тэгэхээр хугацаагаа сонгох асуудал тухайн жил бүрдээ олонхол тогтоомжийг хэрэгжүүлэх хэлбэрээр тэгэхээр олох үгүй гэдэг нь өвдөө урлын бүрийн асуудал байхгүй. Тэгэхээр нэгсэндээ 2017 оноос хойш зөвшөөрлгүйгээр одоо хууль зааснаар бол албан ёсны зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож байна. Шашин шүтэх, эс шүтэх эрх Монгол улсын үндсэн хуулиар баталгаажсан. Гэтэл Шин тэнгэр газар шашны урсгалын төлөөлөгчид сайн мэдээ түгээн үр жимсээ хураан гэх нэрээр ойр тойрныхоо хүмүүсийг сүмдээ явахыг шаардаж, хувийн мэдээллийг нь аван гэрт нь олноороо очин ятгадаг байна. Энэ нь хүний эс шүтэх эрхэнд халаж буй хэрэг биш гэж юу? Тэгээд бид нар ээж дээр ороод 30 минут 50 сууж байгаа. 30 минут. 30 минут 50 сууж байгаа. 30 минут өндөр шиг яах вэ? Одоо тэгээд тэрэндээ тэр сүмтэй яв, тийшээ оч, ийшээ оч. Явахгүй бол та нар хорлогдно. Үхэн мөхөн сүхэн мөнх амтрахгүй хамгийн адгийн муугаар үхэн. Дүүн чинь тэгээд тэрнээс болоод амиа орлох гэж оролцсон. Тий, амиа орлох гэж 4 удаа оролцсон. Аливаа төрлийн шашинд өөрөө итгэх нь бол тухайн хүний одоо эрхийн асуудал. Түүнээс биш тэр тухайн одоо шашинда үр хүүхэд одоо гэр бүлийнхэн найз нөхөд хамаарлахгүй этгээдүүдээ заавал шүт, заавал даган баяс ч гэдэг юм уу ингэж одоо албадах нь өөрөө хүний эрхийн зөрчил юм байна. Гаж шашны асуудлаас олж гэр бүлүүд салж эргээд насанд хүрээгүй хүүхдээ шашны байгууллага руугаа татах асуудлууд гарч байгаа юм. Би хэлсэн за чи аль нэгийг сонгоо гэдгсэн чинь арай нөх чинь би шашнаа сонгоно гэдэг байхгүй. Тэгэхээр нь за тэгвэл хамт амьдрахгүй. Яг анх тэрэнд явж хэлж байхдаа надад хэлжсэн үгээ хүүхдэд хэлсэн байсан. Би яг үннийг хэлэхэд миний хамгийн ухаантай гэж бодож байсан хүн. Тэгээд тийм юмд итгэж явж байгаа юм гайхсан. Гэтэ одоо таны сүм штэ. Тэгээ сүм хэрнээсээ одоо жишээлх юм бол би шууд ороод ингэ суух боломжтой юм. Боломжгүй. Яагаад тэр Манайх чинь бүр сургалтаар дамжиж суддаг байхгүй. Манайх чинь сургалт. шашны гаж урсгал гэдгийг нь мэдгүйгээр хүмүүс сургалтын төв ч юм уу те тэдгээрээр дамжуулж ороод шашин гэдгийг нь сүлд мэдээд байгаа шүү дээ. Тэгвэл тэр лөө орхосоо өмнө энэ гаж урсгал байж магадгүй юм байна гэдгийг хэрхэн таних юм бэ? Би бодохдоо ингэж хэлмээр байна. Үнэхээр Есүс Христийн цуглаан Библийг заадаг цуглаан гэж бодож байвал Есүс Христийн цуглаан шууд бүтсэн өдрийн цуглаанд очих боломжтой байдаг. Бүтсэний цуглаанд оролцох боломжтой байдаг. Шинэ тэнгэр газар бол бүтсэний цуглаанд шууд орохгүй. За төгсгчд бурхан гэдэг хятадын гаж урсгалж гисэн бүтсэний цуглаанд орох боломжгүй. Ээж бурхан гэсэн тэр цуглаанд гисэн бүтсэний цуглаанд нь орох боломжгүй. Эхлээд яадаг вэ гэх юм бол тэдний толгойг нь мөнхруулах гэж байгаа учраас заавал сургалтанд нь суух ёстой. Тухайн сургалтанд нь суугаад шалгалт өгөөд төгсөөд тухайн сургалтыг заавал авсан тохиолдолд бүтсэн өдрийн цуглаан руу орох боломжтой. Тэгэхээр магадгүй та цуглаанд явах гэж ч юм уу эсвэл энэ гаж урсгал руу яг зүг урсгал тань уу гэдгийг ялах гэж байгаа бол намайг бүтсэний цуглаанд оруулж гэнэ үү гэдгийг бас шалгаад үзээсэй гэж хүсэж байна. Ямар ч гаж урсгал шууд бүтсэнийхээ үндсэн цуглаанд оруулдаггүй. Эхний хичээл суусны дараагаар ийм манхи бол мөнхийн ам бэлэглэгч бид сонгогдсон хүмүүс дэлхийн сүнхөд бидэл амьд үлдэж мөнх наслан гэсэн итгэл үнэмшилтэй болдог байна. Зүтгэл байгаа газар хүн үгнэ. Манай зүтгэл байхгүй байхгүй. Та нар чи Есүсээ биш тэр нэг солонгос өгний сургаалыг л Библийг худлаа тайлбарласан сургаалыг л шүтээд байдсан биш үү? 6,000 жил худлаа энэ тайлбарласан хүмүүсийн имийг бид нар зүг болгоод одоо дэлхийд даяараа манайхыг шуураад ороод ирчихсэн. Яагаад монголчууд олохгүй байгаа? Яагаад та нар олохгүй байгаа ядаж? Ээж ер нь бол ингэсэн шүү дээ. Та анханасаа л ингэсэн 144,000 хүн бүрдчих юм бол бурхан буунаа л гэдсэн 144,000 ч одоо хэдэн 144,000 хүн болоод бүрдчихлээ шүү дээ. Бүр илүү гарчлаа шүү дээ. Яг бурхан ч бүрдэж ихгүй байгаа. Бүрдэхгүй байна. Бүрдсэн ээж. Бүрдсэн. 144,000 хүн бүрдчихээ бусдаа хайчих юм уу? Түүнчлэн танхимаар тогтмол Библийн хичээлээ гуйлан заадаг бөгөөд телеграмаар холбогдсон шүнж хамаагүй залбирал үйлдүүлж заасан хичээлүүдээ хуулуулан бичүүлж тархинд нь суулгадаг байна. Одоо ээжийн нөгөө ингээд бие өвдөх шалтгаан нь болохоор нөгөө хүмүүсээ ингээд нөгөө шинэ хүмүүс олоод эрийгээ
эсвэл тэр юмдаа ингээд явуулаад чадахгүй байх юм бол тэрнээсээ болж амар стресстэй. Сайн нэг 10 хүн хэдхэн онд юм 10 хүн гэдэг яасан чинь цуглуулад хичээл заахаар болоод ирмэш нар чи хичээл заахаас чи нөгөөдөл нь завгүй мавгүй гэдэг нөгөө яг тэ тухай үедээ л ээжийг аргалаад өө тгийгээл хэлсэн гэсэн чи нөгөө ээж болохоор явах гэж байгаа юм байна гэтгсэн нөгөөдөл нь яваагүй. Тэрнээс болоод ээж бүр ингээд шоконд ороод даралт маралт нь ихсээ зүрхэн өвдөд бараг үхэнгээ алдсан. Тэрнээс болж. Элсүүлэхгүй бол нэгдүгээр бурхны хаанчлалт авахгүй, хоёрдугаар өргөлөхгүй бол бурхны хаанчлалт авахгүй тамд. Хэрэг үүнийг нь хүмүүс мэдвэл юу гэж хэлэх? Мэдээллийн аюулгүй байдлаа яах талаар хүртэл хавчилтын үед авах арга хэмжээ хичээлдээ заадаг байна. Аж урсгалын мэрэгжлийн зөвлөгч чиний мөнх амийг устгана. Чиний мөнх амийг үгүй хийх учраас чи сүнсээ алдснаас мөнх амаа алдснаас махан биеэ бэртэх зүгээр гэж заад. Тэгээ эндээ болохоор юу гэж ордог вэ гэх юм бол ойролцоогоор чинь 200 мг гэртээ байгаа шампунаа уучих. Шампунаа уугаад амнаас чи хөөс ахраад ингээд чамд үхлийн аюул байхгүй ч гэсэн яаж хийж байгаа түргэн дуудаад тухайн газраас мултрахыг хичээг зааж байна. Монголын Евангелийн эвсэлд бол яг Библийг үннээр зөвөр заадаг чуулганууд бол гишүүнээр байдаг. Монгол сувд шашны байгууллага бол Монголын Евангелийн эвслийн гишүүн биш. Сайн байгаад ингээд өдөр шөнөгүй ингээд номлолт нь явцсан хүмүүсийг ингээд шалгуур тогтоож яваад бүх хувийн мэдээллүүдийг ингээд цуглуулж ингээд голлохууд гэдэг хүмүүс нэгдэж хурал хийдэг. Сүмийн голлохууд гэдэг альбан тушаалтнууд байдаг. Одоо ерөнхийдөө миний бодлоор бол удирдах зүйл гэх юм да. Тэр хүмүүс нь ингээд хуралдаж байгаад энэ хүмүүсийг явуулна, тэр хүмүүсийг явуулна гэж хэдхэн цөөн тооны хүмүүсийг гаргаж иж байгаад тэр хүмүүсийнхаа солонгосын виз мэдүүлэх. За нөгөө хүмүүс нь визийг мэдүүлнэ. Гарах ч юм байна, гарахгүй ч юм байна. Тэгээд сүмд явах байгаад ингээд тогтмол явцсан хүмүүсээс ингээд өөрсдөө нь зардал гаргуулаад солонгос явуулчихдаг. Тэгээ манай ээж бүр солонгос явсан. Солонгост очиж нэг тийм бас нэг олон улсын цуглаан хийнэ гэдэг. Нотлон байна уу урьдчилан яваад. Манад бүх мөнгөний 5 сая төгрөг гаргаж өгөө. Цаанаас нь тэгж мөнгө төгрөг гаргаж өгнө гэж юусоо байхгүй. Тэр юу болдог гэтэнгүүд та нар бас хараад үзэхгүй юу? Шин тэнгэр газрын шашны төсөлтийн баяр гэдэг арга хэмжээ болдог. Тэр нь юусэн ингээ монгол хүмүүс оролцоо явждаг. Тэгээ тэнд суухтаа яана гэж зүгээр суухгүй шүү дээ. 2-3 цаг тасралтгүй тэр 94 настай ийм ахийг үгийг сонсон. Сонсохын тулд яах вэ? Дундуур шээгээд гараад одоо бицсах хэрэгцээ байна да. Тэрийг нь хангуулахгүй. Паапс өмсөж суулгач том юм. Монгол сувд сүм итгэгчдийнхээ орлогын 10% өргөлийн мөнгө авдаг бөгөөд бусад сүмүүдээс ялгаатай нь хин хэдэн төгрөг өгснийг бүртгэж илүү их мөнгө өгснийг нь урамшуулдаг. Харин сургалтанд бүртгүүлэхээр очсон хүмүүсээс 10,000 төгрөгийн хураамж авдаг байна. Шашны гач урсгалууд гэдэг нь юу гэж байгаа юм бэхээр ерөөсөө л цэвэр тарих угаалт гэдэг байна. Ямар малны юм уу тийм иймэрхүү малууд ийм юмд орондоо гэж хэлж тийм үгүй энэ дотор маш мундаг хүмүүс явж байгаа. За чи л өөрийгөө мэдэхгүй чи чадахгүй. Чи жишээлбэл одоо ингээд өөрийнхөө амьдралыг шийдэх ямар ч боломж байхгүй. Энийг төгс гүйцэтгэх юм бол бурхан байна. Энэ номлол байна гэж ойлгуулчихдаг байхгүй. Тэгэхээр тэр хүн хайвшигчдаг. Жишээл хань ишлээ сонгоё гэж байгаа бол за бурхнаар чи сонгуулчвал алдаагүй шүү дээ. Чи өөрөө төгс биш учраас чи сонголтоо хийж чадахгүй гэж нэгдүгээр тархин угаана. Чи гэм буруутай гэм нүгэлтэй хүн учраас чи бурханд итгэж юм бол чи төгс хүн болчихноо. Чи зовлонгүй амьдрнаа. Чи ирээдүйд сайн сайхан төрнө гэдгийг ойлгуулдаг гэсэн. Тэр нь нөгөө итгэл дээр нь ажиллана гэсэн. Айдас дээр гэдэг нь болохоор одоо хүн боломжтой л одоо янз бүрийн зовлон бэрхшээл үдсэн байгаа шүү дээ. Ер нь шашинд итгэдэг улсууд ямар хүмүүс байдаг гэхээр бага насндаа маш хүнд хэцүү амьдралаар амьдсан хүмүүс байдаг байхгүй. Амьдралдаа их том одоо зовлон үдсэн тий одоо хөгжлийн бэрхшээл байд юм уу? Эсвэл их хүнд хүчээр ядуу зүдүү тарчиг ядуу амьдралаар амьдсан байд юм уу? Эсвэл салж хаягдсан, орхигдсон байд юм уу тий? Иймэрхүү улсууд шашинд маш их итгэдэг байхгүй. Ганцаардсан өөрийнхөө сэтгэл зүйн их сул дорой их хүнд хэцүү амьдрал туулцсан тийм хүмүүсийг шашнууд онилдог. Тарих угаалт гэж тэрийг хэлээд. Тэгэхээр цаад асуудал нь шашинтай байгаа байхгүй. Тэрээс хувь хүнтэй бол биш байгаа байхгүй. Тэгэхээр зөв итгэл үншил тэнд алга байна шүү дээ. Зөвөнд хүргээд байгаа зүйл биш байгаа байхгүй. Шин гэдэг бол бас ийм эмзэг асуудал хүний итгэл үнэмшилтэй холбоотой, үнэт зүйлтэй холбоотой тий шүтээ биширдэг зүйлтэй холбоотой. Эдгээр шин судлаач үеийг одоо хүн сэтгэлтэй хандах хэрэгтэй. Гэхдээ нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байгаа улс орны
одоо үндэсний аюулгүй байдал сөрөг нөлөө үзүүлж байгаа Монголын гэр бүл гэдэг юм уу те тэр энэ одоо салгаж байгаа ч гэдэг юм уу ийм шашныг бол зайлшгүй одоо зохицуулах цаг болсон гэж бодож байна. Монгол Улсын төрс өмхийдийн харилцааны тухай хууль 1993 онд батлагдсан. Одоогоос 32 жилийн өмнө гисэн үг. Гэтэл бүх зүйл цаг нартай уралдан хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед үндэсний аюулгүй байдалд халтгуйц шашны гаж урсгалууд олноор ирж байгааг зохицуулах тодорхой хуулийн зүйл заалт алга. 32 жилийн өмнө батлагдсан тэр үеийн нийгмийн харилцааны үндсэн дээр бичигдсэн хууль өнөөдөр нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй байна. Одоо хууль эрх зүйтэй журмаа авсан нэлээд боловсронгуй болох юм шаардлагатай байна. Хідэн гэр бүл салж, хідэн хүүхэд өнчирч, хідэн хүн итгэлээрээ тоглуулж, хідэн хүний амь эрсдсэний дараагаар энэ асуудлыг тоох вэ? Монгол улсын ерөнхийлөгчөө, улсын хурлын гишүүдээ, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хууль зүйн яам, шүүгч цагдаа бүгд энэ асуудалд анхаарлаа хандуулна уу? Одоо та өмнө сайд болтоо шашны хуулийг өөрчлөх асуудал та ярьж ирсэн шүү дээ. Одоо тэр хууль хаана? Энэ хуулиар одоо гаж урсгалын асуудлаа шийдэх болсон юм шүү сайдаа. Ээжтэйгаа тий ээж охин ээж хүүгийн хуваар ерөөсөө байгаагүй. Тий ороод ингээд нэг цай угаад цай юм уу ээж гээд ингээд байж тэгэл ерөөсөө удааг үнэг өртгөл ерөөсөө 2 минут 50 суулгах үргэлжлэл яриад байна. Гаж урсгалууд бол угаасаа гаж үйдэг л гээд тод шинэ шүү дээ. Өргөц цэгийн сайт иргэдийн хүүсэлтээр шашны гаж урсгалын 20 дахь цуврал нэвтрүүлгээ бэлтгэн хүргэлээ. Би ерөөсөө ээжтэйгээ ээж охин шиг л юм ярмаар байна. Болно та нар мэдгүй юм чи эсэргүүцэжтэй нөхөө та нар үнэн худлаагийн ядаж нэг 2 сар саранд нэг 8 гişээ сонсоод үнэн худлаагийн мэдчихэл юм ба та нар би сонсон шүү дээ сонсон шүү дээ. Одоо энэ газар нэг муухай юм байна. Дэлхий зүрхийг хүлээгээд байгаа. Энд чинь маш олон хүмүүс зовж шанална. Тэрийг бараг ингээд дэлхий зүрхийг ингээд хүлээгээд бараг тийм элдв янзын юу гарах юм бол байгалийн гав шиг юм шиг болчихлоо. Тэгэхээр бараг баярлах шахуу. Бурхан итгэхгүй бол ингэж байгаа ч юм уу тийм муухай.